За сайн бацхан уу. За ажил төглөн сайхан бүтэмжтэй байна уу таад маань. За өнөөдөр тайлтай Чехэд болж байгаа ганц хоёр мэдээлэлээс таадаг хуваалцъя. За нэгдүгээр Чехийн одоо үйл хөдлөл хөрөнгө бас сонирхож байгаа хүүхдүүд бас байдаг. За тэднэрт маань бас илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Яг гэвэл Чехийн одоо ипотекийн зээлийн одоо хувь хүү одоо эрс нэмэгдэж байгаа тухай мэдээллүүд их тавьдаг боллоо. За энэ ойлгох дорнодын одоо энэ дайны улмаас санхүүгийн зах зээл одоо тогтворгүй хэлбэлцэлтэй холбоотой мэдээж хэрэг одоо энэ тийм дайн болохоор юм заавал ямар нэг орнод заавал муугар нөлөөлж л байдаг тий. Тэгэхээр энийг бол мэдээж хэрэг Чехэд бас мэдээж хэрэг нөлөөлсөн бай таараа. Ер нь ирээдүйн инфляц ерөнхий одоо хөгжлийн зах зээлийн одоо хувь ипотекийн хувь өсгөхөд бол их нөлөө болж байгаа гэж байна. Тэнд банкуд зөвхөн одоо Чешский народный банк гэдэг чинь тий банкын төв банкын одоо бодлогод одоо хариу үйлдэл үзүүлж эхэллээ гэж байна. За тэгэхээр энэ Swiss Life Select гэдэг шинжээчд байдаг шүү дээ. Ипотекийн зээл одоо банкны одоо хүү гэдэг судалж яадаг юм байгууллага байдаг. За тэгэхээр тэдний одоо бичсэн одоо ийм нийтлэл байна. Тэрэн дээр бол одоо зарим банкуд одоо хувиа бууруулж байсан боловч одоо тодорхой хугацааны дараа залруулга хийж эхэллээ гэж байна. За тэгэхээр хямдхан зээл ипотекийн зээл гаргаж ирсэн газрууд бол одоо хүүгээ бууруулах одоо хандлагатай болсон байна гэж байна. Тэгэхээр залруулга хийж эхэллээ гэж шүү. Банкуд санхүү зардлыг дахин тооцоолж ашигынхаа хэмжээг одоо нухацтай хамгаалж эхэлж байна гэж байна. Тэгэхээр мэдээж хэрэг одоо инфляц ийм амар одоо хэлбэлцэлтэй ийм их нөлөөтэй байгаа үед бол хямдхан одоо зээл олгосон газрууд бол энийг эргэж харахаас одоо өөр аргагүй болж байгаа юм байна. За одоогоор 5% хэлбэлцэл магадлалтай байна гэж байна. За ерөнхийдөө бол 4.7-оос 5.3% хэлбэлцэл ерөнхийдөө Чехийн ипотекийн зээлэнд бол одоо нөлөөлж байгаа юм байна. Явуулж байгаа. Цаашдаа баг зэрэг нэмэгдэхийг бид үгүйсэхгүй байна гэж бичсэн байна. За энэ 4 сарын ихээр Чехийн банкуд үйл хөдлөх хөрөнгийн 80% мэдээж хэрэг зээл гаргаж байгаа. За түүний 80% таа бол ерөнхийдөө дунджаар 4.99% таа гаргаж байгаа. Гэхдээ энэ дээр фиксац хугацаанаас маш их шалтгаалж байна. За жишээлбэл 3 жилийн фиксац бол 488 таа байж хаад 5 жилийн фиксац нь 512% таа байна. Бүр 10 жилийн фиксацтай бол 574%-аар ингэж нэмэгдэж байна. Тэгэхээр энэ фиксацийн хүүг бол таад маань одоо ипотекийн зээл авч байгаа улсууд энэнийг заавал асууж, лавлаж, судлах хэрэгтэй юм байна шүү. Тийм. Фиксацийн энэ хэмжээ одоо энэ таны ипотекийн зээлэнд бол маш их нөлөөлтөн. За 25 жилийн хугацаатай жишээлбэл ипотекийн зээл авахд 3.5 сая кроны байр ипотекаар авлаа гэж бодоход 3 жилийн фиксац нь бол 518% хувьтай. Тэгэхээр амар өндөр байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр наад бол чи реклам тэгэхээр манай хэвээр бусад банкнаас хэвээр аюу хямдхан одоо ипотекийн зээл өгч байгаа одоо бараг л хутлаа хэлсэн үнд бараг өнгөш өгч байгаа их нь ялхан шахдаг. Гэвч яг цаанаа бол тэр фиксацийн тохиргоон дээр болохоор иймэрхүү асуудал ер нь фиксацийг өндөр хийхгүй бол банкнд бол ямар ч ашиггүй болоод байгаа. Яг энэ цаг үед бид нар хичээд байгаа юм байна. Би бол ингэж л ойлгох юм байна. 3 жилийн өмнө фиксацыг 518 дундаж олгож ирсэн бол 3 жилээр фиксацыг 518-аар бодож ирсэн бол одоо нодлонгийнхоос бол ерөнхийдөө бол чек короноор бол 591 короноор нэмэгдсэн гэж байна. Тэгэхээр баг 591 крон гэдэг чинь бас л хөөрхөн нэмэгдээд явж байна. За түүхэндээ бол ипотекийн зээлийн хүү 2016 онд хамгийн бага хүү буюу 177%-аар өгчээсэн юм байна. Гайхалтай гоё үе байсан биш үү ер нь тий. Хамгийн бага байсан гэж байгаа. Гэтэл 2023 оны 2 сард бол хамгийн өндөр буюу 637% хүртэл өсчихсэн юм байна. За тэгэхээр одоо ер нь нэг 5% гэдэг чинь ерөнхийдөө бол бас нэг нормалдад яваад байгаа юм шүү дээ. Гэхдээ энийг бол өшөө өсөх магадлал их байна гэж ингэж ярьж байна.
За тэгэхээр ипотекийн зээл хүү өсөх хандлагатай байгаа тухай товчноор хэлэхэд яг ийм мэдээллүүд гараад байна. За дараагийн нэг сонирхолтой мэдээлэл. Турнов хотыг манайхан Чехэд байгаа хүмүүс нь бол маш сайн мэднэ. Либерец мужийн хот, тийм ээ. За Турнов бол 2026 оны хамгийн амьдрахад таатай нөхцөлтэй хотоор шалгарчээ. Тэр чинь жил болгон одоо энэ Чехийн хотууд, мужуудаа эдийн засгийн үзүүлэлтээр гайр орон сууцны хангалтцаараа тээвэр холбоогоор чөлөө цагаа өнгөрөөх нөхцлөөрөө аялал жуулчлалын одоо хүмүүсийг татах нөхцлөөрөө эдэр ингээл маш олон үзүүлэлтээр за тэгээ 26 дуу дахиад 11 үзүүлэлт нэмэгдээд одоо ингээд шалгаруулдаг аахгүй хотуудаа, тийм ээ, аймагуудаа, хотуудаа. Гэтэл одоо энэ Турнов хот бол үнэхээр одоо гайхалтай маш сайн хот гэдгээрээ одоо 2 дахь удаа энэ хот энэ нэрээ хадгалж чадлаа гэж байна. Тэгэхээр 25 он 26 он хоёрыг хоёулыг нь ялаад гараад ирсэн. За энэ бол Česká spirituálna банк болон Европа энэ Numbers гэдэг платформын шинжээчдийн хийсэн дүгнэлт гэж байгаа. За Турнов хот бол нодлон бас тэргүүлжсэн гэж байгаа. Гэхдээ энд нэг сонирхолтой баримт хэлээс Турнов жагсаалтыг одоо хамгийн мууд нь бол жишээлбэл Устье над Лабом. За тийм дотроо Устье над Лабнаас Подборны буюу Белена хотод маш боловсрал доогуур ордог. Хүн ам нь аюу боловсралгүй гэж үздэг. За Пилзен хотын Пилзен мужийн Хоршовский тим гэд бас байна. Энэ хоёр бол бүр муугийн мягаараа тодорчээ. Йоо, энэ Белена ч манай монголчууд амар их гэдэг шүү дээ. Йоо. Тэ би бас тэгж бодож байлаа. За энийг юм үзүүлэлт. За эдийн засгийн үзүүлэлтээр мэдээж хэрэг Прага хот бол ерөөсө номер 1-т хэвээрээ байгаа боловч Прага угаасаа эдийн засгаараа ойлгомжтой. Төвлөрсөн Прага ч одоо баримтах Чех улсын нийслэл шүү дээ, тийм ээ. За тэгтээ сургууль, за юу цэцэрлэг, байрны хомсдол, орон сууцны хүртээмж, гэмт хэрэгээрээ гэх ийм үзүүлэлтээрээ бусад аймаг буюу бусад хотоосоо болвол эс хоцорч байгаа гэсэн ийм үзүүлэлт гарчээ. Байр алдаа Прагт олдохгүй байгаа гэдэг нь үнэн шүү дээ. Байрны үн байгаа нэг нь бол одоо аманда багц үн хэлж шүү дээ. Бид нар одоо нэр баг олдож байгаа байранд нь оруулж байгаа нь алсны юм. Одоо ерөөсө бодит байдал яг л үнэн, яг л ийм байна. За цэцэрлэг сургууль бас л ховор ба. Мэдээж хэрэг хүн амыг төвлөрөх тусам тийм ч гадаад хүмүүс ганц монголчууд ч биш. Монголчууд ч бол нэг хэдхэн хувийг эзэлж байгаа, нэг хувийг эзэлж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр тийм ч өчнөө олон гадаад хүмүүс Прага хотод ажиллаж байна. Өчнөө олон үйлчилгээний талбай байна, ажлын мест байна. Тийм учраас тэдний чинь дагаад гадаад хүмүүс зөндөө байна. Чехүүд өөрсдөө зөндөө ажиллаж байна. Тэгэхээр байр орон сууцны хүртээмж муутагаас болоод тэр олон хүний үр хүүхдүүдийн цэцэрлэг сургуулийн хангах бас асуудал цаана араасаа ингээд үйлчлэл хийдэг байна л да. Зөндөө байшингууд барьж байгаа ш тэгсэн хэрнээл одоо ийм хүртээмж муутай байгаа юм байна. Хэвээрээ байгаа юм байна. За нийслэл хот хэрнээ боломжит 206 бүс нутгаас 9 дугаар байранд ордог гэж шүү. За тэгэхээр энэ дээр яхахгүй бас мэдвэстэй юм байна те. За аймагуудаар нь жагсаахад за аймагуудаар нь жагсаахад яг Прага 1-т, Зелин хот 2-т, 3-т Височина тойрог бол одоо тэр Хавлички Бродмород гэх ингээд явчихсан шүү. Манай монголчууд байдаг газруудаар би илүү бас фокуслаад хараад байдаг байхгүй юу. Гэтэл хамгийн муугийн муугаар бол доороос 14-т Устик гийн аймаг, 13-т Карловарын аймаг, 12-т Пилзен аймаг хамгийн мягаар тодорчээ. Хамгийн муу үзүүлэлттэй явж байгаа юм байна. Пилзенд бол гадаад хүмүүс маш их байдаг штэ. Маш том их тийм үйлдвэрлэлийн бас хот штэ уулна. Их сайхан хот байдгийн тэгээд одоо маш олон үзүүлэлтээрээ их доогуур байранд яваад байгаа юм байна. Дээгүүрээ бол бас энэ Злин, Височина, Злин бол бас үнэхээр бас их айтайхан их тайван маш гоё хот гэж боддог. За тэгэхээр энэ ер нь бол Злин бол жишээлбэл Прага жишээлбэл энэ 26 бүсээс Прага бол 9 дугаар байранд орж байхдаа Злиний мужи бол 8-д ордог юм байна. За тэгээ Височаны мужууд бол 10-д ордог юм аа. Яг ингэж байр эзлүүлсэн юм байна. За дараагийн сониноос. За М банк
Чекч одоо маш олон банкудтай шүү дээ. За тэгээд М банк бол одоо энэ 26 оны 3 сарын 21-ний мэдээллээр банкных нь өөрийнх нь мэдээллээр гадаадад ажилладаг хүмүүсээ болгон чекэд иж байгаа одоо жуулчдыг дэмжих зорилгоор одоо өөрийн гэсэн шинэ функцтэй одоо болж байгаа юм байна. За өөрийн гэсэн шинэ функцтэй болж байгаа юм байна. За тэр нь яаж байгаа юм гэхлээр мэдээж гадаад ажиллаж байгаа хүмүүс чинь валютаар цалинжиж байгаа шүү дээ, коронавирус биш те. Тэгэхээр тэд нар чинь өөртөө дансаа гадаад данстай болчих юм бол тэрүүгээрээ дамжуулаад одоо доллараар цалинждаг бол доллар аваад, золотоор ажилладаг бол золото аваад ингээд дансанда мөнгө төгрөгөө хийгээд орлого зарлага хийх юм боломжтой болох тэр тал дээр нь дэмжих ийм зорилготой байгаа юм байна. За тэгэхээр ямар валютыг дэмжих гэж байгаа юм. Тэгэхээр эдгээр гадаад валютаар данс нээх боломжтой бол 6 сард хүчтэй болох юм байна. 6 сараас эхэлж хэрэгжих юм байна. За тэгэхээр М конто бол банк болол М конто гэсэн дансны М банкнд тэр нь Польшийн злото, доллар, Швейцарын франк, Их Британий одоо фунт эдгээр валютаар одоо данс нээх бүрэн боломжтой болох нэ. За тэгэхээр М банкнд данс нэгээд гадаадын валютын данстай бай гэсэн хүмүүст бол М банк руу хандах юм бол боломжтой болох нь байна. 6 сараас хүчинтэй болно гэсэн байна. Хувь хүмүүсийн дансыг олон улсын валютын тэмдэглэлийн дагуу нэрлээд М конто USD гэх мэтээр нээж өгөх юм байна. Гэхдээ тэд нар чинь нэг тусдаа одоо ATM карт бол гэж өгөхгүй юм. Дебет картаараа үйлчлэгээ хийгээд ингээд явнаа гэсэн байлээ. За нэг ийм мэдээлэл эдгээр тавьсан байлээ. Тэгэхээр энэ бол өөртөө үнэхээр бас миний хувьд л аюу хэрэгцээтэй их зөв функц оруулах юм дээ эдгээр гэж ингэж харагдаж байна. Тий. Мэдээж эрг өрхөн бас Польшууд одоо доллар, франк, фунт эдгээр чи одоо чехүүд ч өөрсдөө гадаадад маш их ажил хийдэг шүү дээ. Бид нар Чех рүү нүүгээл, чехүүд цаашаа нүүгээл явдаг шүү угаасаа. Монголчууд Солонгос руу нүүгээл, Америк руу нүүгээл, Чех рүү нүүж хахад чехүүд ч өөрсдөө Британи руу ажиллаад, Америк руу ажиллаад, Герман руу яваад ажиллаад идэгчтэй. Тэгэхээр тэд нарт банд юу хэрэгтэй? Гадаад валютын данс хэрэгтэй л байдаг байхгүй мэдээж хэрэгтэй нэ. Тий. За нэг тийм гоё функцтай болох нэ. За дараагийн сонирхол. За хөтөлбөрийн товчоо 5 сараас эхлээд 221 мянган төгрөг тусламж олгож эхлэхээр болох нэ. За энэ нь ямар хүнд юм гэхэлэр хувь хүнд биш одоо хувь хүнд хамааралтай гэхдээ хүн болгонд биш мэдээж хэрэг. За тэгэхээр улсаас хөдөлмөрийн чадваргүй компани дэмжих зорилгоор ажилчид нь 221 мянган төгрөг корона олгохоор болж байгаа юм байна. Тэр нь 5 сарын 1-ээс гэж байгаа боловч яг цэвэр хэрэгжилт нь хувь хүн гар дээрээ бол 8 сараас эхлээд энэ мөнгийг авч эхлэх юм байна. За ийм мэдээ гарч иж. За тэгээд энэ дээр хамгийн гол шийдвэрлэх хүчин зүйл нь бол юу байх юм гэхлээр ерөөсөө инсолвенци зарласан компанид л юм шүү. Би бол тэгжээд ойлголоо. Инсолвенци зарласан компаниуд чинь баахан ажилуулцдаг, цалингийн нөх чадхай байждаг. Нөгөөдөл нь цалингийн тавьж чадхай байчингууд улсаас одоо харж үзэж одоо тэр цалингийн тараах одоо бас зөх хэмжээний санхүүжилт улсаас гаргаж байгаа юм байна л гэж ингэж ойлгохоор байна шүү дээ. 221 мянган короныг бол мэдээж хэрэг хэдэн сард нэг хүн хэдэн сар тухайн компанид ажилласан юм тийм ээ. Тэрнээсээ бас шалтгааллах байх л та. Тий. За тэгээд энэ мэдээллийг хөтөлбөрийн товчоо бол Урад Брааци бол 26 оны 4 сарын 7-ны мэдээгээр нийтэд ил болгосон байна лээ. Тэгэхээр инсолвенцид орсон буюу дампуурын хуулинд оруулсан компаниудаа дэмжих ийм алхам хийж байгаа юм болов уу гэж. Ерөнхийдөө бол компаниуд ингээд даралсан тухайн та нарын маань ажиллаж байгаа компани нэг л нэг цалингаа дутуу өгөөл, нэг л нэг хүмүүсээ халгаал эхлэхлээрээ бол юстиц буюу хөтөлмөр юуны хуулийн мэдээлэл тавьж идэг юстиц ЦЗ гэдэг сайт байдаг шээ тий. Тэрэн дээрээ яг дампуурлаж зурулсан компаниудын нэрсүүдийн жагсаалтыг бүрэн харах боломжтой байдаг. Тий. Тэгэхээр та хэд маань ч гэсэн тэр компанийнхаа нэрийг бичээд энэ юстицтэй байна уугүй юу гэдгийг бол мэдээлэх бүрэн олоод харчих бүрэн боломжтой байдаг л да. Эсвэл бүр зарлаад дампуурлаа нийтэд зарлалсан компаниудын жагсаалт бол найдвартай байж идэг байхгүй. Хувь хүнийг ч байж идэг. Тий. Тэгэхээр урд нь бол ерөнхийдөө яг дампуурчлаа гээд дампуурсан компаниудад бол ажилчдынхаа мөнгийг одоо сүүлийн 3 сарын хохирлогоо болгоод ингээд хэдэн төгрөг өгөөд ингээд явуулчихдаг шүү дээ. Тэгэд энэ дээр бол одоо юм мөнгөний хэмжээ зааж өгсөн юм болов уу гэж ингэж харагдлаа. Тэрнээс биш хуучин хийгээгүй биш хийж илээсэн асуудал шүү дээ. Энэ бол тийм ээ. Тэг компани дампуурлаа гэхэд улсаас бол ажилчдыг хохирохгүй тулд
сүүлийн авчирсан 3 сарын цалингийн дундчийг нь бол олгоод л явуулдаг шүү дээ. Зарим компани 3 сараар, зарим компани 6 сараар олгоод л явуулдаг л байсан шүү дээ. Тэ. Одоо бол яг хуулийн хүрээнд бас нэг зөх хэмжээний мөнгөний хэмжээг нь жоохон хязгаарлаад тогтоочгүй л гэж ингэж шаардж байна. За энийг өшөө дэлгэрэнгүй мэдээллүүдийг та хэд үзэхээр бол тэр сайт руу ороод хөтөлбөрийн товчооны юм дээр бол байж байгаа авах мэдээллийг ороод тэгээд хэл усны нэг нь ороод дэлгэрэнгүй үзээрэй. За дараагийн мэдээлэл. За 5 сарын 1-ээс Прага Копенгаген тэгээд Чех төмөр замын вагон явж эхэлэх нэ. Яа гайхалтай. Энэ бол өстө миний хувьд л амар гоё мэдээ ингэж бодлоо. Ийш тийшээ тэнэг дуртай хүнд бол тий. За тэд нар тэгсэн чи яг үсэ Прага хотоос өглөө 6:31-д хөдлөөд Копенгаген хотод Дани нийслэлд 7:38 гэхэд очсон байх юм байна. Нийтдээ бол ерөнхийдөө нэг 11 цаг явдаг ийм зам юм байна. За тэгэхээр эдгээр маань болохоор билетийн болохоор 1600 кроноор тогтоосон байна. За одоогоор өдөрт нэг л удаа явна гэж. За 100-ны хувиар шилжээд ирэхлээр одоо 107 сараас ч юм уу 8 сараас ч юм одоо мэдэхгүй хизээнээс эхлэхийн. Ерөнхийдөө энэ Герман, Хамбургийн бишээ Берлин, Хамбургийн зам төмөр замын засвар дуусхлаар өдөрт 3 удаа явдаг болно гэж байгаа Прагаас. Тэгэхээр тэр бол нэлээд олон удаа өдөрт 3 гэдэг чинь маш их хүн явах боломжтой бол. Тэгээд онгоцноос ч юм хамаагүй хямд зардалтай байх болох шүү дээ мэдээж хэрэг тий. Вагоноор явж байгаа юм чинь. За тэгээд тэд нар ямар замаар явах вэ? Прагаагаас хөдлөөд Дрезден орно, Берлин орно, Гамбург орно. Эдрээр дамжаад тэгээд Дани нийслэл хүртэл аялна. За тэгээд тэд нар чинь ийм маршрут ингээд нэгэд өчглөөр аялж байгаа хүмүүс буюу бизнес эрхэлж байгаа хүмүүс маш гоё таатай юм нөхцөл одоо нэг бүрэн нэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Мэдээж хэрэг. Тийм ээ. Нэг вагонд суучих юм бол тэгээд хэдхэн цаг яваад очих юм шүү дээ. За энэ төмөр замын энэ одоо шуумыг одоо 3 үндэсний тээвэрлэгч Герман улсынх, Чехих, Даних гэдэг энэ 3 төмөр замын одоо ийм холбоосоор бие биентэйгээ хамтарч ажиллаж байгаа. Тэгээд комфорт jet гэдэг вагон явж байх юм байна. Комфорт jet чинь амар гоё шүү дээ. Ер нь тийм чинь байхгүй юм байхгүй тий. Дотроо ресторан, тайлбар ресторантаа сандал суудлын янзын тогтой, дээр нь интернеттэй, кабель утас муцаа хэрэглэх бүрэн боломжтой. За тэгэл ундаа хоол унд ерөөсө бүхэл юм байж идэг. Маш гоё үйлчлэгтэй юм вагон шүү дээ ер нь тий. За тэгээ зочигч нар мэдээж хэрэг ийм хол замаар явж байгаа юм чинь замдаа цонхороо одоо зүгээр Элба мөрнийхөө панорамыг хараад тийм ээ Германы хойд хэсэг байгаль үзэсгэлэнтэй газруудыг үзээд тэгээ Дани руугаа ороод тэр нөгөө нэг одоо жинхэнэ нөгөө фунел буюу Зеланд гэдэг байгалыг одоо хараад явах одоо ийм сайхан нөхцөл бүрдэх юм байгаамаа гэдэг одоо энэ комфорт гейтийн захирал ярьж ирсэн байгаа. Тэр яхаар бол техниктэй тийм. За тэгэхээр Герман явах, Дани явах тий ийм хүмүүс хамаал одоо ийм вагоноор ингээд явчих бүрэн гоё боломжтой болох юм байна. Хамгийн гол нь таад маань монголчууд маань энэ дээр юу анхаарах вэ гэхээр чехийн хилээс гарлаа л улаан паспортоо заавал яган картагаар цуг авч явж явах. Мэдээж хил гаалаар ороход шалгал шүүлэг бол явах бах. Тийм ээ энэ дээрээ хэдүүлээ анхаарал явахад бол асуудалгүй байхаа. Яган карта авч улсууд бол ямар ч оронд бол аялал жуулчлах бүрэн боломжтой байдаг. 90 хоног дотор аялал жуулчлах бүрэн боломжтой байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чек дотор бол заавал гадаад паспортаа харгалаад явах шаардлагагүй шүү дээ. Яган картаар ажлынхаа картыг хамгаалаад явахд хангалттай даатгалтай бас тийм ээ. За нэг юм гоё вагоны юм юу яаж байгаа юм бэ? Нэгдэж байгаа юм байна. Үйлчлэгээ явдаг болох юм байна. За дээр нь одоо өөр таад маань сонирхолтой юм бай юу байна гэхлээр одоо сүүлийн үед хуурамч хүчиг баримтын асуудал бол Чехэд бол маш их гарч байгаа юм байна. Тэгэхээр Чехээс албан газраас л биш л бол хувь хүнээс хизээч бичиг баримт худалдаж авч болохгүй тухайн харуулж байна. Яагаад гэвэл сая одоо Новин КЦЗ дээр бичсэн байна. Хуурамч бүр гэр бүлийн баталгаа хүртэл хийгээд зарж ирсэн байна. За тэгэхээр ямар үндэстэн хүмүүс энэ юм хийж зарж ирснийг бол бичээгүй байлээ. Гэхдээ гадаад иргэдийн хариуцлага одоо цагаачдыг хариуцсан дотоод явдлын яамн дээр хүн одоо виза сунгуулах өргөдлөө өгтөө ийм хуурамч гэр бүлийн гэрчлэгээ харуулснаар энэ хэрэг одоо манджээ.
За тэгтэл тэр нь хуурамч байсан. За тэгээд ингээд нягтлаад шалгаад үтсэн чинь өшөө тэр нь ганц энэ хүнээр тогтоогүй. Өшөө цаана 36 хүний хэргийг одоогийн байдлаар илрүүлчихэд байгаа гэж шүү дээ. Йоо, ямар олон хүн тэр тийм хуурамч бичиг баримт зарсан байна те. Визэл авчивэл тэр болсон тэр хуурамч байна юу ч байна. Ер нь хүнийг тэнэг гэж бодхолоор л хүн буруутдаг шүү дээ. Үгүй шүү дээ. Цаана ч тэр хөдөлмөрийн товчоон дээр, цагдаа дээр, тэр дотоод байдлын яамн дээр их сайхан илдэг харьцдаг боловч цаана эдэр чинь амар юм шалгадаг, мягталдаг, шүүдэг бичиг баримтын хүлээгээд авцсан ч гэсэн дараа нь шалгадаг шүү дээ. Тэрийг ерөөсөө бид хэд бас анхаарч авах хэрэгтэй. За тэгээд ижил төстэй 36 хэрэг илрүүлж нэг ийм бичиг баримтыг тухайн хүнээсээ 1000 евроор авсан гэдэг мэдээллийг өгчээ. 1000 евроор авсан гэсэн мэдээлэл өгсөн байна. Баяцсан байж тээ хашаар. Йоо. За Өмнөд Марави буюу Олмон улсад 3 хүнийг баривчилсан байна. Яг энэ үйлдэлийг хийдэг 3 хүнийг гашрууд Олмон улсад амьдардаг байсан юм аашаа тий. Гэтэл гэр орны ингээд нэгжлэг хийгээд шалгахад ямар ч хэлсэн бэлнээр 29,000 евро гэрээс нь бэлнээр олдчихъя гэсэн байна. За энэ тухай ерөөсө цагдаагийн хэллийн төлөөлөгч Шваб гэдэг хүн мэдээлсэн байна. Навин Кицэсэд тэр бичигдсэн байна. За тэгээд энэ дээр юу анхаарах вэ гэхээр ерөөсөө л хувь хүнээс ямар ч бичиг баримтыг аавн за чиний виз чинь би сонгож өгнө. Гэр бүлийн чинь юу чинь хийж өгнө. Ингээл эсвэл нэг ажилд оруулж өгнө гээл тэгэл тэр нь хөдөлмөрийн товчоон дээр бүртгэлтэй байгаа гүнж мэддэхгүй зөвшөөрөл гарсан ч юм уу гараа гүнж мэддэхгүй ер нь гэхдээ манайхан ер нь дотоод байдлын яаман дээр очихдоо заавал нэг их итгэмжлэх зураад тухайн хүнд итгээд тухайн компани хүнд итгээд боловсон хүчинд итгээд өгөхөөсөө илүү өөрөө очиж л өргөдлөө өгсөн хамгийн даа ялангуяа ажил солих өргөдөл дээр тийм ээ өөрөө очиж л одоо бид яг хоёр нүдэрээ харж хоёр чихээрээ сонсож за үнэхээр миний өргөдлийг дотоод байдлын яам хүлээж авлаа. За үнэхээр дотоод байгаа баримтнууд нь яг найдвартай ориг бичиг баримтуудыг өглөө гэдэг ингээд явсан зөв шүү. Бид нар хүний нутагт байгаа болохоор хууль зөрчсөн юм хизээч хийж ч болохгүй хууль зөрчсөн хүнээс ямар ч үйлдэл битгий хүлээж аваарай гэдгийг л их чинь давхар дахин та эдгээр сануулъя. Тэгэхээр эдгээр чинь ерөөсөө янзтай юмыг шалгадаг. Саяхан одоо бас юу яасан штэ нэг мэргэжлийн диплом одоо сертификат олгодог тал дээр бас л хулсны асуудал хийгдэж тэр хүмүүст нь баригдаж тэгсэн чинь шалгалтгүйгээр мэргэжлийн диплом сертификатыг олгож ирсэн бас баригдсан. Тэгэхэд тэрийг бол нодлон бүр 5 сараас хойш шалгасаар агаал сая барьж байгаа байхгүй. Тэгэхээр чехүүд ерөөсөн юмыг өстө бүр ухад түнксээр агаал чимээг өхөн судалсаар агаал тэгэл нам тартдаг ийм л улсууд. Тэгээд хамгийн гол нь цаад эзний хамгийн гол нь олох гэж аяг их утсан бэлээ. За тэгээд цаана өшөө хүн байна уугүй юу, жуулчлах хүн байна уугүй юу, тусалдаг хүмүүс юу байна гэдгийг нягтлжээж тэгжээж баримтчилдаг юм байна, баримтчилгаа хийгдэг юм байна. Тэгээд тусгайлынхан очиод тэднийг бүр гэр орны шалгаяа, гэр орноос нь хичнээн ч мөнгө төгрөг олдов те. Тэгсэн чинь ерөөсөө тийм мэргэжлийн диплом үнэлэхийг хулгайр хийжсэн ийм л улсууд баригдсан. Тий. Тэгэхээр та хэд маань одоо сүүлийн үед тийм хуль бичиг баримт чин дээр үед чехэд ер нь сонсогдчихгүй байлаа шүү дээ. Одоо бол юм жоохон эвгүй буруу гарын юмнууд маш их даа ялангуяа гадаад хүмүүс төр их гараад байгаа гэдгийг бас бид бас хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр тийм ч хүн туслана гэсэн тийм ч төгрөг нэгсэн одоо сэрийн л өчий тэгвэл би одоо ингээд Монгол буцхааргүй ингээд миний виз хэрэгжих юм байна гэсэн одоо тийм нэг андуу тушаа ойлголт авч болохгүй шүү. Бүх юм ном дүрмээр нь тухайн оронд амьдрал гэж аваад улсын уул ёсын дагнаа. Ерөөсөө хэдүүлээ ингэж л явна шүү. Тэгэхгүй бол аюултай шүү. Худлаа хүний ярина шүү. Худлаа хүний мессеж ирж гин, худлаа хүний имэйл ирж гин. Тэгэхээр ерөөсөө ирж байгаа имэйл, SMS эдрийг бол маш сайн нягтлж банкнаас мессеж ирэхэд л банкн дээр очиод заавал асууж явах хэрэгтэй. Энэ одоо үнэхээр банкнаас надад иргүй эсвэл хуурамч мэйл байна уу? Хуурамч SMS байна уу? Тэ гэдгийг нягтлж авахгүй бол одоо хүний хувийн данснаас систем маш асар хэмжээний мөнгө л уурж байгаа тухай маш их мэдээлэл байна сүүлийн үед. Тийм болохоор та хэд маань ерөөсөө янз бүрийн дуудлага муудлагыг ерөөсөө шууд
кэнселж явах нь хэрэг зөв шүү. Тий. Сайн мэдгүй, өөртөө хэл мэдгүй, өөртөө хууль мэдгүй ээж хамаагүй үйлдэл ерөөсө хэрхэж битгий хийгээрээ. Тийм ээ? Тийм биз дээ. За энэ удаа маш товчхон бөгөөд энэ мэдээллийг өгчлээ. За дараагийн удаа та хэд маш гоё супер мэдээ өгнө. За амжилт хүсье. Баяр таа.